Үзэгч та бүхний орой амгалан гэлтгий мегмар гарагийн 18 цагийн цагийн үр төлбөрийг Монголын дагнатлаг хүрэхэд бэлэн боллоо. Эрүүл мэндийн даатгал төлдөг ч гэсэн эмнэлэгт очихоор мөнгө нэгдэг. Эсвэл 10 жил огт өвдөөгүй ч даатгалаа төлсөөр ирсэн гэх эрүүл мэндийн даатгалтай холбоотой олон асуудал байдаг. Даатгалын тогтолцоогоо үндсээр нь өөрчилж байж үүнийг шийдвэрлэх боломжтой гэж харин мэргэжилтнүүд хэлж байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог яагаад өөрчлөх хэрэгтэй байгааг Монгол болон Япон хүн дээр харьцуулж үзье. Монгол хүн дээр өвчлснийхөө дараа л эмнэлэгт очиж үнэгүй баахан эмчилгээ хийлгэж, эм тариа ууж байж даатгалынхаа үр шимийг үзхийг хүсдэг. Амьдралдаа ч тэгдэг. Харин Япон хүн би өвдсөн байж магадгүйгээд хагас жил тутам онцлогоо шинжилгээнд орж эрүүл хэсгээ нэгтэлж түүнд нь даатгалын мөнгөнд зарцуулагддаг. Даатгалаа төлж байгаа Япон иргэн жилд 2 удаа бүрэн шинжилгээ хийх ёстой. Өвчнөө эрт мэдэж өвдөхөөс өмнө биеийн эрүүл байлгах арга хэмжээ авах нь өвдснийхөө дараа эмнэлэгт хэвтээд бөөн эм тариахаар бөмбөгдүүлснээс бага зардалтай Япончууд бодож олжээ. Огт өвдөхгүй байлаа ч гэсэн даатгал төлж байж эрүүл байна гэдгийг Япон хүн бас ойлгодог байна. Социализмын үеийн тэр эрүүл мэндийн тогтолцооны үеийн сэтгэлгээ хүмүүсийн зүрх сэтгэлж яваад байдаг. Уул нь бол таны эрүүл мэнд таны өмчл байхгүй та. Орд төссөн сэтгэлгээ байлаа л да. Орд төссөн тийм ээ эмнэлгийг илүү шүтсэн. Тэгээ нарийн мэргэжлийн эмч байж ш тэр эмчл айгүй илүү сайн чанартай тусламж үйлчлэгээ үзүүлнэ гэдэг бас сэтгэлгээ сэтгэхгүй бас байсаар байна. Би эмнэлэгт огт хэвтэлгүй 5 жил болж байгаа ч даатгалын мөнгө өгсөөр ирсэн. Учир нь хэн нэг хүн өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болохоор түүний зовлон бэрхшээлийг бусад нь хуваалцаж байгаа юм а. Монголын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эрсдэл хуваах гэсэн энэхүү зарчимдээс тулгуурладаг болохоор эмнэлэгт хэвтэж өвдөж зовж байж цалингаасаа өгсөн жаахан шимтгэлээ буцааж ашиглах эрх үүсэж байгаа юм а. Өөрөөр хэлбэл төлсөн даатгалаа ашиглахын тулд бид заавал эмнэлэгт хэвтэтлээ өвдөх болж байна. Өнөөдөр даатгалын мөнгөний бараг 80% нь бол эмнэлэгт хэвтсэн хүнийг л эмчлэхэд зориод байгаа. Гэтэл бол хүн яхаараа өвдөөд эмнэлэгт хэвтээд гарч ирчих хэвээр тийм ээ. Уул нь бол энэ даатгалын мөнгө нь нийгмийн эрүүл мэнд рүү илүү чиглэсэн байх юм бол хүн өвдөхгүй, эмнэлэгт хэвтэхгүй ажиллаа хийгээд ингээл явах болцоо үүснэ. Япончууд шиг даатгалын мөнгөө иргэдээ өвдөхөөс өмнө эрүүл байлгахтан зарцуулъя гэдэг санал байна. Үүний тулд оншилгоо шинжилгээг тогтмол далайцтай хийж бас олон жил эрүүл байгаа хүмүүсийг урамшуулах тогтолцооч байж болох юм а. Гэхдээ зарим нэг нааштай хандлага бий болсныг албаны хүмүүс хэлж байна. Дараас нь 3 жил шимтгэл төлөөд даатгалын сангаас зардал гаргуулаагүй ийм иргэн байх юм бол жилд нэг удаа эрүүл мэндийн бүрхэмжлэгт хамруулнаа гэсэн ийм урамшууллын механизмыг бид нар хийж өгсөн. Тэгээ 2008 онд бид нар энэ журмаа боловсруулад эцэслээд батлуулаад 2009 оны 7 сарын 1-ээс эхлээд энэ хуулийн зарт маань хүчин төгтөр хэрэгжих юм байна. Нэг талаас өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалсныхаа төлөө бусдаас урамшуулал шагнал аавна гэдэг нь утгагүй хэрэг. Нөгөө талаас өөрийнхөө эрүүл мэндийг хайхардаггүй хүний өмнөөс өвчихсөн юм шиг эмч сувлагч нарыг загнаж зандраад суудаг монголчуудын хувьд хамгийн зөв аргач байж болох юм а. Төв аймгийн нэгдсэн эмнэлэг Цаасхуу эмнэлэг бол анхны алхмаа бүрдүүлээ. Хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үзүүлж байгаа эмч нарын ажиллах орчин сайжруулах хөрөнгө оруулалтыг Улаанбаатар дахь Ватиканы католик шашны төлөөлөгчийн газраас зохион байгуулсан байна. Улаанбаатар дахь Ватиканы католик шашны төлөөлөгчийн газар болон Бүгд найрамдах Солонгос улс дахь католик боловсролын сан хамтран Төв аймгийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийлээ. Өнөөдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт иж бүрэн 30 ширхэг компьютер, 3 ширхэг зөөврийн компьютер, мөн хувилагч машин хөдөлгөөний толгойн утас сандвлаж хөрөнгө оруулалт хийсэн байна. Иргэдэд үйлчлэх үйлчилгээг хурдан шуурхай болох Цаасхуу эмнэлэг хөдөө орон нутагт инхүү хэрэгжиж эхлээд байна. Эхний удаад бид $15,000 хөрөнгө оруулалт хийж байсан. Одоо жил $50,000 болгож нэмэгдүүлж байна. Энэ тусламж Монголын ард түмэн зориулагдж байгаад тун баяртай байна. Төв аймгийн эрүүл мэндийн салбарт энэ төсөл 2005 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа. Эхний удаад эмнэлгийн онцлогоон зориулсан хэрэгсэл, цахилгаан бичлэгийн болон зүрхний бичлэгийн аппарат бэлгэлж байсан бол энэ удаа эрүүл мэндийн салбарынхны ажиллах орчинд анхаарлаа хандуулсан байна. Гэлгарууд хэрэглэхгүй байх шийдвэрийг хотын захирагч гаргажээ. Дахин боловсруулах боломжгүй нийлэг эдээр хийсэн нэмгэнгүүд хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээс гадна байгаль орчныг бохирдуулах нь тодорхойлсон байна. Дэлхийд жилд дунджаар 13 тэрбум гэлгарууд борлуулдаг гэсэн тооцоо гарчээ. Харин талах болсон ердийн гэлгарууд дахин задарч байгальд шингэхэд дор хаяж 1000 жил шаардлагадаг байна. Нөгөө талаар полиэтилен материалаар хийсэн энэ гэлгарууд эрүүл ахуйн шаардлага хангадаггүй нь олон төрлийн туршилтаар нотлогджээ.
Өмнөд туршид үйлдвэрлэсэн гялгарууд нь монголчууд талах яамнаас ахуулаад дахин боловсруулдаггүй олон хүнсний зүйлээ удирддаг. Гэтэл энэ нэргээд халдвар тархах элдв төрлийн өвчин үүсгэж магадгүй эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн задралгүй мянган жил болдог гялгарууд хот өдөөгийн хаас сайгүй салхин тийсч байгаль орчныг ихээр бохирдуулсаар байгаамаа. Цинкэр, шар, цагаан тэгэл өстө юутай нингэн гялгарууднууд бол байгаль орчин бохирдуулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Ийм нингэн гялгаруудыг одоо хэрэгэлдэг улс орн гэж баг байхгүй болчиход байна. Хотын захирагч ихний ээлжинд томоохон супермаркет бөөний худалдааны төвд гялгарууд хэрэглэхийг хоригложээ. Мөн засгийн газарт хандаж хилээр нэмгэн гялгарууд оруулахгүй байх саналыг тавьсан байна. Ер нь дэлхийн олон улс оронд байгаль талгаатай эрүүл мэндэд хортой нийлэгд ирсэн материалаас татгалзуулжээ. Японд гэгтэл худалдаанд байгаа гялгарууд өндөр үнэтэй учраас иргэд цаасан болон даван торыг ашигладаг байна. Ийхүү дэлхийн хандлагыг дагаж монголчууд гялгарууднаас татгалзах ихний алхам хийж байна. Гэхдээ нийслэлчүүдийн толгой дээр хэрэгэлдэг гялгарууд хэдэн мянган жилийн үдг бол хүчил төрөгч ялгаруулдаг ногоон байгууламжийн хүрэлцгээ хангалтгүй байгаа нь мөн л Улаанбаатарчуудыг зовоож байна. Хэдэн мянган жилийг нүүдэлчин амьдралаар туулсан монголчууд суурь иргэншлийн гол үндэс болсон мод тарих ажилд тасчихгүй байна гэж хотын ерөнхий дендрологч хэллээ. Гэхдээ сүүлийн үед мод тарих хөдөлгөөн эрчтэй өрнөж хотын захиргаа дэмжснээр энэ жил 100 гаруй мянган мод бодсоог тарьжээ. 6 сарын дунд хүртэл уг ажил үргэлжлэх юм бол энэ жилийн төлөвлөгөө хангалттай биелэх юм байна. Агааргүй 3 минут тасч чадахгүй. Өсгөө бараг 10 тоног тас. Хоолгүй жилж болж болдог гэж байна. Тэгэхээр агаар гэдэг ямар их хүчил төрж ямар их ач холбогдолтой гэдгийг нь бол ойлгомжтой. Ийм учраас энэ цэвэр агаарын төлөө тэмцэл бол үнэхээр одоо өрнж байна л да. Нийслэлд одоо нэг хүнд 6 м цэцэрлэгдсэн талбай ногдож байна. Харин дэлхийд дахинд энэ төвшин 3 дахин илүү байдаг юм байна. Дайнд оролцсон Ахмад Дайчдад орон сууц олох ёстой гэсэн шаардлагыг Ахмадын чөлөө толгойнхан тавиад байгаа. Энэ удаа тэд Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид хандсан байна. Халах голын болон эх орны дайнд оролцсон 2000 гаруй Ахмад Дайчид өнөөдөр амьд сэрэн байна. Гэвч жилд 300-аад нь хорвоогийн мөнх усыг үзүүлдэг гэж Ахмадын чөлөө толгойнхан хэллээ. Тэд Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө амнасаа хайрлалгүй тэмцэж явсан эдгээр Ахмад Дайчдад орон сууц олохоос гадна тэтгэмжийн хэмжээгч нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Орон сууцны өргөдөл гаргасан Ахмад Дайчдын зарим нь 20 жил горилго тасралгүй хүлээсэн гэж хэллээ. Гэвч одоо нас дээр гарч үнийн өсөлтийн өмнө сөхөргүүлсэн учраас тэтгэмжийг нь нэмэгдүүлж хамгийн гол нь орон сууцтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйхуулжээ. Хариу өрөөсөө ирдэггүй. Тэр Ахмадын хараа тэр цэнцүрэн гэдэгтөө гэсэн. Одоо тэгээд тэр бас хариу байд. Ерөөсө ганцхан хариу өгдөг байхгүй юу? Орон сууц хэрэгтэй байна. Бидний цалин мөнгө хүлцэхгүй байна. Тэтгэл тэтгэмжний хэдэн цаас чи яахчгүй байна. Ийм л байна. Нэг хоёртойгоор одоо манд орон сууц хэрэгтэй надад би одоо олон хоногч хүн. Кичнээ хонохи өнчөө нэг орон сууцтай болгож ялээ. Бас гомдоод тэгэхээр бид нар орон сууц өгдөг удаа тэгээд тэр сууц хийд бид нар. Одоо өөр арга байхгүй. Амьд юу хааргадаг. Манай зарим төрийн толгойд гарсан ус нивал гарааг ус мэдэхгүй байгаа. Иж үгүй очив. Ахмад Дайчдад орон сууц олгох зарилгыг ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гаргах ёстой гэж Ахмадын төлөөлөл тайлбарлаж байлаа. Тэд энэ сарын 28-ны дотор ямар нэг шийдвэр авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг үр хөвгүүдийн хамт сонгох болно гэж мэдэгдлээ.